Сүүл маркет онжахт нэг хувьцаа онохгүй өсчихсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр GameStop байсан. Тэгээд GameStop гэдэг хувьцаа бид 4 сарын 1-нд мөнчүүртэй булган дээр дараагийн 20x хувьцаа мөн үү гэдэг ийм newsletter оруулж ерөөхдөө танилцуулсан байгаа даа. Тэгээд тэрнээс хойш зах зээл уналттай байхад GameStop өсөлттэй байсан. Тэгээд GameStop-ыг анх би 22 арай доллар хүрээгүй байхад нь мөнчүүртэй булган дээр санал болгосон. Өнөөдрийн байдлаар бол $26.80. Тэгэхээр сүүлийн үед GameStop дээр Twitter дээр хүмүүс юу гэж яриад байгаа гэхээр insider buying буюу компанийн тузад байдаг директорууд дээрэс нь одоо байгаа CEO болох Ryan Cohen гэдэг залуу маань бүр margin loan тавьж байгаа энэ хувьцаа худалдаж аваад байна гэдэг мэдээлэл гарсан байна. Тэгэхээр GameStop дээр байгаа хүмүүс яагаад GameStop дээр өөрсдөө аяга буулж байгаа даа тийм. Тэгэхээр тухайн компанид ажилладаг хүмүүс одоо жишээ нь компани захирлж байсан, ажилтнаж байсан хувьцааг өрхөн олон төрлийн шалтгаанаар зарж болдог. Яагаад гэвэл урамшуул авсан хувьцаа байж болно. Байшин худалдаж авах гээд, машин худалдаж авах гээд, том худалдаа авалт хийх гээд хувьцаагаа зарж иж болно. Харин худалдаа авах ганц шалтгаан байдаг. Тэр нь юу вэ гэхээр тухайн компани дээр өөрсдөө буулж байхаараа худалдаа авалтыг хийдэг байна. Тэгээд сүүлийн үед гарсан хамгийн чухал мэдээллүүдийн нэг нь юу вэ гэхээр GameStop маань 1.3 тэрбум долларын бонд санал болгосон. Тэгээд энэ хүү бондын санал бололт байна эрэлт ихтэй байсан учраас Green Shoe гэдэг одоо option-д үгээд нэмэлт $200 сая босгоод 1.5 тэрбум доллар босгосон. Тэгээд Green Shoe энтергээд энэ юмнуудыг би newsletter дээр тайлбарсан байгаа. Тэгээд newsletter дээр ороод ерөнхийдөө дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тэгээд энд бас хальт дуртахад 5 сарын 9-нд хөрөнгө оруулалтын сургалт хийж байгаа. Та бүхэн мөлжүүртэй булангийн 1 жилийн эрхийг 10% хөнгөлөлтөд аваад сургалтандаа үнгүй суух боломжтой. Тэгээд бүтэн 1 жилийн турш сургалтанд үнгүй сууж болно. Тэгээд сар болгон явах энэ сургалтандаа та бүхэн хамрагдаа дээрээс нь их mandal.com дээр бүх хичээлүүдийг нэмж үзэх боломжтой. Тэгээд newsletter дээр юуны талаар ярилцсан байгаа даа гэхээр MicroStrategy гэдэг компани маань хэрхэн амжилттайгаар 44 тэрбум долларын биткойнтой болсон юм бэ. Тэгээд энэ нь түүхэнд ерөнхийдөө бол биткойн 2140 он гэхэд mine хийгээд олборлогдоод дуусахад 21 сая шиг биткойнтой байна. Тэгээд энэ хүү 21 сая шиг нийт байж болох биткойны 2.5%-ийг MicroStrategy айл хэдийн цуглуулсан байгаа байхгүй. Тэгэхээр MicroStrategy-гийн хэрэгэлсэн энэхүү стратеги нь юу байсан юм бэ? 2020 оноос эхлүүлээд энэхүү стратегийг ашигласнаар юу вэ гэхээр биткойн 9 нугарч исэн бол энэхүү хугацаанд MicroStrategy 20 нугарсан байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ стратегийг ерөнхийдөө GameStop хэрэгжилж байгаа. Тэгээд энэхүү стратеги маань юу юм? Яаж ажилтдаг юм? Яагаад энэ маань өдий ботл ерөнхийдөө бол өөр компаниуд хуулбарлахгүй яг MicroStrategy явж байгаа. Тэгээ GameStop-ийн зах зээл дээр хэрхэн орж ирж байгаа гэдгийг тайлбарсан байна.